Өдөр өдрөөр хэрэгжүүлэх сургамжууд. 4 сарын 5. Бурхан та нарыг Христ дотор уучлсны адил бие биенээ уучлан нэг нэгнээ инэрч айдуу зөөлөн сэтгэлээр ханд. Эфес 4:32. Библийн дагуу хуучлагт тодорхой дараалал гэж бий. Энд дарааллыг дагдаг бол бид олон толгойн өвчин зүрхний завьяраас ангижрахсан. Эхлээд хийх зүйл бол буруутай этгээдийг зүрхэндээ уучлах. Тэр үедээ чамайг уучлсан гэж тухайн хүнд хэлэхгүй, зүрхэндээ уучлснаар асуудлыг эзэн болон тэр хүний хооронд үлдээж байгаа юм. Энэ нь таны ходоодны шүүсийг хүхрийн хүчил болохоос сэргийлж, бие мах бодийн болон сэтгэл санааны аимшигт эмгэгүүдээс таныг аврах болно. Дараа нь буруутан дээр очиод түүнийг зэмлээрэй. Луг 17:3. Танд ямар буруу хийснийг бусдад ярихын оронд явж түүнтэй ганцаарчлан уулзаж зэмэл. Матай 18:15. Асуудлыг аль болох өөртөө үлдээхийг хичээ. Өөрөөр хэлбэл асуудлыг аль болох хувийн байлгахыг хичээ. Хэрэв тэр буруугаа хүлээж уучлал гуйхгүй бол түүн дээр нэг юм уу хоёр гэрчийн хамт очоорой. Матай 18:16. Энэ нь буруутны хандлагын талаар Библиэд суурилсан хангалттай нотлогоо болно. Тэгсэн ч тэр хүн өөрчлөгдөхгүй бол асуудлыг гэрч нарын хамт чуулганы өмнө авчир. Тэрээр чуулганы үгийг сонсохоос татгалзвал мэдээж түүнийг чуулганы нөхөрлөлөөс хасах хэрэгтэй. Матай 18:17. Гэхдээ энэхүү үйл явцын үед тэр хүн гэмшвэл түүнийг уучил. Луг 17:3. Та түүнийг зүрхэндээ аль хэдийнэ уучлсан. Харин одоо албан ёсоор уучлал үзүүлж байгаа юм. Энд анхаарах ёстой зүйл бий. Өө зүгээр дээ. Чи ямар ч буруу зүйл хийгээгүй гэж бүү хэлээрэй. Түүний оронд би чамайг уучлж байна. Асуудал ингээд дуслаа. Хамтдаа залбирцгаая гэж хэлээрэй. Нүглээ улайж гэмссэн ичгүүрээсээ болоод тэр хүн танд дахиж бурууг хийхгүй байх. Гэхдээ нүглээ давтан хийгээд дахиад гэмшвэл та түүнийг уучлах ёстой. Нэг өдөрт 7 удаа бурууг хийгээд 7 удаа гэмшсэн ч үн сэтгэлээсээ эсхийг нь бодохгүйгээр уучлах ёстой. Луг 17:3. Бид олон сая удаа өршөөгдсөн гэдгээ мартах ёсгүй. Тиймээс бусдыг хэдхэн удаа уучлахаас хизээч татгалзаж болохгүй. Зүйрлвээс өөрсдөө хэдэн сая долларын өрөө цайруулсан байж, бусдаас авах хэдхэн долларын авлагыг цөөн хэдэн удаа цайруулах нь бидэнд том асуудал байх ёсгүй юм. Матай 18:23-35. Та бүхэнд үл устдах үгс компаниас орчуулан гаргасан Уильям Макдоналдын One Day at a Time номын хэсгээс уншлаа. Өдөр бүр Бурхны үгтэй хамт